Нүүрстэй холбогдсон бүхэн маниа уншуулчих гээд байдаг усаар удлаа. Тэгсэн хэрнээ алт цэстэй холбогдснууд нь дээгүр жаалаад байх юм гэж. Анхлан алтан хуйгийн зөвлөх ганс ух ард иргэдэд нүүрс хямдруулан зарсан хэрэгээр дээлээ нөмөрсөн. Дээлээ нөмрөө зогсохгүй хурууга тайруулсан жилүү нэг юм болж баймажин орон шоронгоосоо салж байж үлээ. Араас нь дэнзэнтний хэрэг хөврлөө. Нүүрс хараал дагуулдаг юм уу гэлтэй. Гэхдээ нүүрсний гэх хэрэгүүдэд нэг л ноо байгаад байдаг. Шүүгч болон улсын яллагч нь яаж тэнэгдэхээр заавал тийм шинжээч нарыг олж гаргаж ирчгээд хүнд ял өгөөд байдаг нь сонин. Ганцхан хэрэг дээр шинжээчээр орсон нэг эмэгтэй гэхдээ олонний өмнө нүрээ хийх газаргүй болж ээрэн мууран байж ерөөсөө намайг тэгжил хэлээрэ гэсэн штэ гих маягийн юм бутнаж байгаад шүүгдэгчдэд ял өгүүлчихсэн билээ. Иргэний журмаар яагаад нэхэмжиж болоогүй юм бэ гэд би асуултыг бас ойлгохгүй байна. Зөв шүүхэд нэхэмжлэг гаргаж шийдүүлчих болоогүй юм уу? Заавал одоо иргэний журмаар энэ говийг одоо шүүгдэгч ялдагч болгоод одоо ингэ явуучих шаардлага байсан юм уу? Бид нар эний чинь юу засгийн газрынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чинь бид нар засгийн төлөө ажиллаж байгаа гэдэг утгаараа явж байгаа энэ хэрэг үүсэл юм болсон болохоос биш бид нар нүний чинь тэгж нэхэмжлэхий барь гэж анханасаа бол юм айхтар хөрөлтэй юм гэж ойлгоогүй шүү дээ. Тэгээд хоёр янзын үн тогтоочод зөрүүн үүсгэхдээ зэрэг өөр компаниас нэхэд сууж идэг. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгийг. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгийг. Зэ шахалтан л орсон шүү дээ. Хин шахтгийг. Энэ явдал дэнзэнтний хэрэг дээр мөн л давтагдлаа. Соёлмаа хэмээх шинжээчийг хаанаас ч юм олж ирээ шинжлүүлээд гэсэн чинь өнөөх нь 200 тонны бүг зах зээл дээр хэдэн төгрөгөөр зарагдгийг мэдэхгүй байж таарсан ба хаанаас ийм үн бодоод гаргачих вэ хэмээн асуухлаар Alibaba сайтаас харсан хэмээн хариулж цус харуулах шахсан байдаг. Аргаа барсан өмгөөлөгч нь та ингэхэд ямар боловсралтай хүн бэ? Шинжээч үү, үнэлгээч нү хэмээн асуухад би технологич хөө. 1997 онд мэрэгжлийн үнэлгээний сургалтанд сууж үнэлгээч болсон л доо хэмээн хариулж олныг шоконд оруулж билээ. Уг нь тэрхүү соёлмааг үнэлгээчнэр биш шинжээчээр томилын шүүх хуралд оролцуулсан байдаг. За нэг иймэрхүү арчаагаа алдсан шинжээч нараар нотлогоо хийлгэсэн шүүх хурлаар яллагдаж буй дэнзэнтний давж заалтсан шүүх хурал эрэх баасан гарагт болох юм байна. Нүүрс үнэхээр хараал дагуулдаг эсхийг харцгаая цөмөрөө. Гэхдээ нэг эргэлзээ би Норвегийн алтан хуйг чимээгүй болсон, чимээгүй болгохын тулд шудраг усын хонгол руу чигчих гээд үзэж байсан элбэг доржин төрөөс зайлсан. Тэгэхээр нүүрсний хараал арилсан ч байж мэдхэл юм.